Хоёрдугаар бүлэг Монгол дахь улс төрийн хэлмэгдүүлэлт эхэн үе. Хэлмэгдэл ба цагаатгал түүх ба баримт номын хэсгээс та бүхэн хүлээн аван сонсож байна. Хоёрдугаар бүлгийн 10 дахь хэсэг. Улс төрийн үзэл ба эдийн засаг ахуйн тусгал. Баруунтан хэмээх аюултай үзэлтэн улс төрийн бүлэглэл гараад ирсэн хэрэг огтхонч бус. Харин болж байгаа элдв хийрхлүүдийг харж байсан их эрдэмтэн Цэвэний тодорхойлсноор бүхэл улс үндсээрээ эцэг цуцхийн туйлд хүрүүжин хэмээн санагдан ахуй бүлгөө. Хоцрогдсон нүүдлийн ажилд ард болбоос тариалан ба эд үйлдвэрийн боловсралтай суурин суух улс луга хэрхэвч адилтгаж болохгүй нь мэдээж хэрэг. Хөгжлийг алгуур боловч чанартаагаар явуулах гэсэн билээ. Гисэн нь улс орны хувьд заяанд үнэхээр сэтгэл төвшсөн хүний цаашдын замлыг бодит тодорхой байдлаар ойлгож байсан хүний үг юм. Үндэсний удирдагчид улс үндэснийхээ онцлог зохицсон илүү чанартай арга замыг бүтээлчээр ирж хайхыг хичээн зүтгэж, Коммунист интернационал гүйцэтгэх хороо бүх холбоотны коммунист большевик нам зэргийн улс төрийн хатуу харгас шахалт дарамт үзүүлэхсдэд ойлгуулгыг оролдож аргаа барж байсныг түүхэн баримтууд баттаяа нотлон харуулж байна. Барууны аюул хэмээх хэрэглийг дэгдээсний учир зүүнтнийг зүүнний нуглааг төрүүлэхийн тулд холын хойд зүгээс харин хар электнүүдийг дэгдээсэн улаан түүмэр байжээ гэдгийг амьдрал түүх харууллаа. 1920 оны дунд үеэс баруунтан, зүүнтэн, баян хоосон, ард феодал, хөгшин залуу, хөдөө хот гихчлэн улс үндэстэн нийгмийн хэсэг бүлэг бүхнийг дотроос нь хагалган боторгох, удирдах, зүүднүүдийн хоорондын хов зөөн яс хайж сөргөлдүүлэх, үүний тулд улс төрийн тагнуулын бүтцийг тусгайлан бэлтгэн бий болгон ирүүлсэн зэргийн л үргэлжлэл байв. Зүүнний хэрэглийг зориудаар нуулаа завхрал болгон дэвэргэж Монголд сууж байсан зөвлөлт Оросын бүрэн эрхт төлөөлөгч Оохчин Москва руу бүгд найрамдах Монгол ард улсад зөвлөлтийн эсрэг санаа бодол өсч улс оронд тайван байдал алдагдаж эхэллээ. Энэ бол зүүнний курсын шууд үр дүн болно гэдгийг сэтгэл зовнин мэдээлэхэд хүргэжээ. 1929 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод Зөвлөлт социалист бүгд найрамдах холбооны улс бүгд найрамдах Монгол ард улсын харилцааны үндсэн зарчмуудын тухай хэлэлцээр маш нууцын зэрэглэлтэй байгуулагджээ. Гол агуулгаас нь сонирхвол гэрээ байгуулах үндэслэл нь бүгд найрамдах Монгол ард улсын капиталист бус хөгжлийн замналыг сонгон авснаас урган гарч байгаа. Гэсэн үг уг гэрээ бичгийн эхний өгүүлбэрээс ахуулаад ангийн тэмцлийн зарчмыг баримтлах нийгмийн өмч хоршооллын хөдөлгөөн, улсын худалдааны онц эрхийг тогтоох, төлөвлөгөө төгжил, нэг нь нөгөөгийнхөө нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйнуудад онцгой хөнгөлөлтөй нөхцөл боломж олгох гэсэн монголчуудад танил бус нэр томьёо үүргүүд цуврахаж. Уг гэрээнд Монголыг улс төр эдийн засаг, боловсрол соёлын бүх хүрээнд зөвлөлтийн бүрэн мэргэшээлд оруулах аимшигт үр дагавар бүхий хоёр залт орсон байдаг. СССР нь Монголыг, Монгол нь СССР-ийг ийхүү онцоор үзсэн л үгүй адил бусад гадаад улсыг үзэх болсон нь энэ хоёр этгээдийн уул бодлого зорилго лугаа үл нийцэх тул альва гадаад улсууд ба тодорхой улсуудын харьяат нарт тэрхүү онцоор үзэх үйл явдлыг үл дэлгэрүүлэхийг хоёр этгээдээс батлна. Гэснийг үндэслэн зөвлөлтийнхэн Монголын экспортын гол бүтээгдэхүүн болох түүхийн эд, малын болон ангийн арс үсийг гадагш гаргах онц эрхийг улсын мэдлийн болгож гаргахыг нь хориглоод харин өөрийн социалист пүүсүүд тэдгээрийг чөлөөтэй цугларах онц эрхийг нь олгуулжээ. Тэр үндсэн дээр хаалган мөгдөнд байсан Монголын харилцан туслалцах хоршооны салбаруудыг хаалаа. Хуваараа валют хилт авалгыг хориглолоо. Дэлгүүр нээх, түүхийд цуглуулах, хилээр гаргаж оруулах дээр ийхүү хавчин шахах бодлого явуулсны үр дүнд Монголын гадаад худалдаа игшин зур тэр чигээрээ зөвхөн зөвлөлтийн мэдлийг боллоо. Гадныхныг бизнесийн хувьд төдийгүй, иргэний хувьд шахах ажиллагааг зэрэгцүүлэн хүчтэй явууллаа. 1926 оны бүртгэлээр Хятадын харьяат 2800, төвдүүд 400 орчим, Герман, Их Британи, Америк нэгдсэн улс,
Дани, Франц, Унгар, Польш, Итали зэрэг улсын иргэн 2700 орчим байжээ. Мөн 1925 онд тоолсноор Орос, Хятад, Төвд, Англи, Америк, Европчуудын хашаа 1019 байв. Эднийг яс бүртгээд хөөн тууж явж өгөхгүйг нь хүчээр буцаажээ. 1929 онд зөвхөн Улаанбаатараас 4,000 илүү иргэнийг хөөж явуулсан байдаг. Дамбад оржин олж ирсэн Герман, Швед, Дани мэргэжилтнүүд ийхүү урагдж ирээд хөөгдөж буцлаа. Бүр нэг ноцтой заалт нь сургалт зөвлөмжийн дэмжлэг үзүүлэх хэмээх бүлэг. Үүнд бүгд найрамдах Монгол Ард улсын шинээр төлөвшин буй улс төр аж ахуйн тогтолцоогоо гүнзгийрүүлэн бэхжүүлэхэд зөвлөлтийн туршлага чухал хэрэгтэй байгаа тул Монголын засгийн газарт улс төр аж ахуй, соёлын бүхий л асуудлаар зөвлөмж заавар өгөхийг Социалист бүгд найрамдах холбооны улсын засгийн газар зөвшөөрч байна гэж үндэслээд хариудна. Бүгд найрамдах Монгол Ард улсын засгийн газар нь зөвлөлтийн сурагч нар албан үүргээ биелүүлэхэд нь хамгийн тааламжтай нөхцөл бололцоогоор хангаж дэмжлэг үзүүлэх үүрэг хүлээнэ. Монголын засгийн газар юуны өмнө өөрийн албан газар байгууллагуудад ажиллаж байгаа бүрэлдэхүүнийг улс төрийн шалгуур болон ажил мэргэжлийн чадвараараа тэнцэж байгаа эсхийг шалгаж үзэх. Хэрэв Монгол улсын хөгжил болон урагдан ирсэн сургагч нарын үйл ажиллагаа нь саад учруулж болзошгүй хүмүүн байх аваас халж зайлуулах явдлаар энэхүү дэмжлэг илэрх ёстой гэсэн Монголын засгийн газар онц хатуу үүрэг хүлээж зөвлөлтийн тал бүрийн өөрийн улс төрийн шалгуурыг тогтоох онцгой арх хэдлэхээр тохиролцсон заалт юм. Ийхүү энэ гэрээ нь Монголын зах зээлийг ямар ч өрсөлдөгчгүйгээр хүчээр дагнан эзэгнэх гэсэн зөвлөлтийн эдийн засгийн сонирхлоос гадна Монголыг гадаад ертөнцөөс бүрэн таслах гэсэн улс төрийн асар том бодлого тулхан хүлээлгэснээр Монголд байгаль нийгмийн ямар ч гамшиг тухайлах юм бол ямар ч хядлага үйлдэхэд хүн төрлөختөн мэдэхгүй өнгөрөх боломжийг өөртөө бүрдүүлж авчээ. Хилэлцээ хэдийгээр 5 жилийн хугацаатай байгуулагдсан ч социалист замлын түүхийн туршид баримталж ирсэн байдаг. Бас цаг хугацааны хувьд энэ гэрээ хилэлцээр нь байгуулагдсан сар өдөр хөрөнгө хураах шийдвэр гаргах үйл явц хоёр давхцаж байгаа нь хоорондоо нэгэн цогц болохыг илтгэнэ. 1929 оны 8 дугаар сард бүх холбоотны коммунист большевикуудын намын төв хорон дээр төсөл яригдаж Монголын нам төрийн түвшинд эргэж бутсан яриа болж байхад буюу тухайлбал хоршоолын аж ахуйнууд бий болохоос нилээд өмнө дээрх гэрээ бичигт Монголд байхгүй нэр томьёо үг хэллэгүүд бий болцоход байгааг гайхахгүй өнгөрч боломгүй. Монголын эдийн засаг, нөөц баялаг, түүхийн эдийг зөвлөлтийн улс төрийн аж ахуйн төлөвлөгөө тогтолцооны нэгдсэн бүтцэд оруулж авах зорилгоор гэрээ бичиг байгуулагдсан босов. 1929 оны 7 дугаар сард намын төв хорооны тэргүүлэгчид Төв Хянан байцаах комиссийн хамтарсан хурлаар феодалын өмч хөрөнгийг хураах асуудлыг судлан боловсруулах тусгай комиссийн бэлтгэсэн зааврыг авч хилэлцээд феодал ангийн өмч хөрөнг хураах ажилд хөдөлмөрчин олон түмнийг өргөнөөр оролцуулахын чухлыг намын байгууллагуудад анхааруулж байсан бол 9-р сард мөн дахин хилэлцэж хөрөнг хураах ажилд нин даруй шилжин орохыг улсын баг гурал ба засгийн газар санал болгосны дагуу эдгээр субъектүүдийн хамтарсан хурлаас 1929 оны 9-р сарын 16-нд гаргасан тогтоолт. Эдгээр этгээдүүдийн хөрөнгийг шууд хурааж өөрийн аж амьдралыг сайжруулах үндсэн хөрөнгө болгоос зохимой. Гисний дээр феодалын хөрөнгийг хэрхэн хураах тухай зааврыг хуульчлан баталжээ. Хөрөнгө хураах ажил эрхлэх төв комиссийг байгуулж чой болсонгаар даргалууллаа. Дээрх шийдвэр гарахын өмнө ирүүлсэн бүх холбоотны коммунист большевикуудын намын удирдамжид заасны дагуу феодалуудаас гадна зарим түшимдийг хамруулан хөрөнгийг нь хураахаар дээрх тогтоолт заасан өөрийн үзмжээр хэнийг ч хамруулж болох ажээ. Мөн тогтоолт урдын ван гүн ба худаг тувилгаадын мал ба үл хөдлөх хөрөнгөд албан татварыг хууль ёсоор үн зохиож, хувь тогтоож, түүнээс уул өрхийн доторх хүн амын олон цөөнийг ялгаралгүйгээр 100%-ийг тэдний амьдралд үлдээж, бусдыг цөмийг хураах бас ихээр бэлтгэж хадгалсан биеэр алт, мөнгөн ба тэмдэгт цаас зоос, бараа аж амьдралд чухал ач холбогдолгүй бөгөөд онц үн бүхий хээнцэр эд хэдлэл зөвхөн хэрэглэхээс илүү үлэм ихээр төхөөрөн бэлтгэсэн хувцас хунарын зэрэг зүйлсийг цөмийг хураахаар заасан нь
хүний эрх аж амьдралын наад захын хэмжээ болон энгийн зарчмуудыг зөрчсөн хэрэг байв. Хөрөнгө хураах компани гэж Монголын нийгэм эдийн засгийн уламжлалт хэвшил, хүн амын амжиргааны үндэс суурийг оронгоор нь эргүүлсэн их самуун байсныг түүх гэрчилдэг. Монгол Ардын хувьсгалт намын төв хорооны нарийн бичгийн дарга Шижээгийн илтгэл хөрөнгө хураалтын эхний хэсгээс 1,560,430 төгрөгийн үн бүхий зөвлөдийг ядуу ардуудад шилжүүлэн бусад хөрөнгө зойрыг 130 хамтралд хуваан өгсөн гэснээс өөр баримт огт таарахгүй байна. Гэтэл хураасан хөрөнгийг ашигласан, өргөдүүлсэн тухай өгүүлсэн баримтуудад тааралцаар л байна. 1931 оныг дуустал хугацаанд цугларсан 25,000 хувь хөрөнгийг ямар газар хичнээнийг зарцуулсныг хэн ч мэдэхгүй байгааг дотоодыг хамгаалах газраас намын төв хороонд танилцуулаад хэрхэх талаар санал хийлж байжээ. 1930-аас 1932 онд улсын нийт мал сүрэг 31.3% буюу 23.6 саяас 16.2 сая болтлоо хорогдож, ядуу ба огт малгүй эрхийн тоо нэмэгдэх хандлагатай болсон байна.